ер нь мөнгө олсон юм уу? Ингэж байгаа бид хөрөнгө оруулалтынхаа асуудлыг бол яг зэрэг ингээ аваа явж байгаа. Эрсдэл багтаагаар арай жоохон өндөр технологи ашиглаж одоо хотын төмөр замын түнэлэн метроны түнэлийг ухдаг. Улс маань ингээ хөгжихийн дээрээр магадгүй метроны төсөл одоо эхний удаа ингэж яригдж байгаа. Тэгээ ингээ бүтээд явчихаар дараа нь 2 удаа шугамын метро барьна гэхээр хүмүүс нэгтэй нийгмийн хилцүүлэг биш зүгээр заа төлөвлөгөө чи хаана байгаа. Үр ашигтай бол хий, үр ашиггүй битгий хий гэдэг л хэлцээрдэг байна. За энэ өдрийн амгалан айлтгын үзэгчтэй. За та бүхэндээ Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж байгаа 24 мегацлийн талаарх ээлжид мэдээлэл өгөхөөр бид за Улаанбаатар метрослын менежер Мөнхтлэг студидд ороод байна. За өдрийн өдрийн нэнд. За метроны ажил маань одоо эхэлсэн үү ерөнхийдөө бол? За төслийн маань явц бол одоо ингээд одоо дундаа ороод явж гин гэж хэлж болно. Яг хоо барилгачлалтын ажил маань арай эхлэегүй байна. Ерөнхийдөө яг хүмүүс төсөл гэхээр яг нөгөө одоо тий шууд чавар зураал байшин барайл хийх юм. Хүний тий нүдэнд харагддаг гэсэн тэр мэдээж гэхдээ чинь ямар ч зүйл хийсэн маш сайн төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөгөө гаргана, бүтцээ гаргана, тий тэгээ зураг төсөл юмнуудаа гаргана. Тэгээ хамгийн төгсгөлийн ажил нь бол ерөөсөө гүйцэтгэл буюу одоо барилгын ажил. Улаанбаатар метро төсөл маань бол та бүхэн мэдэх бах 2011 13 онуудад бас яригдчихсэн. Тухайн үед бас ингээд төсөл эхэлж явж байгаа л тодорхой нэг цэг дээр очиод ингээд зогсож исэн. Тэгэхээр бидэд яг тэр цэгээс зогссон цэгээс нь үргэлжлүүлж авч яваал дараагийн шатны суурь судалгаа юмнуудыг өнгөрсөн жилийн 24 оны 7 сарын 5-наас эхлээд одоо яг ажилд орж хийж гүйцэтгээд за тэгээ одоо бол ерөнхийдөө барилга угсралтын одоо гүйцэтгэгчийн тендерийн зарлалцсан. 1-р шат нь одоо 4-р сарын 28-ны өдөр ингээ хаагдж байна. Тэгээ 2-р шатыг бол бид 5-р сарын эхний 7 хоногт зарлахаар бэлтгэл ажил хангаад ингээ явж байна. Тэгэхээр төсөл маань одоо том төсөл гэдэг утгаар наахад бол одоо нэг юм дундраад явж гин гэж болно. Барилгаж ажил нь бол одоо 25 оны 11 сараас бэлтгэл ажил эхлээд за тэгээ өвөлдөө ерөөхдөө логистик одоо талбай цэвэрлэгч юм уу те ийм хөнгөн ажлууд хийгдэж байгаад 26 оны одоо хаврын илэрлээс эхлээд яг эд барилгаж тэр одоо түнэлийн ажлууд тэр эхлэхээр метро манайхан бүтэхгүй штэ одоо хизнээ ярих юм бэ дараа нар чи худлаа гэх үе холон байна. Тэн дээр та яг төслийн менежерүүд юу гэж хэлэх вэ? Ер нь тань тийм хандлага бас мэдрэгдэж байна уу? Тийм ээ тий. Одоо ер нь би өөрөө ч одоо 10 дугаар ангийн хүүхэд байхдаа тэр үед бас Улаанбаатар метро гэдэг төсөл явж байгаа юм байна гэж мэдэн сараад нэг репорт биччихсэн байлээ. Хичээлийн даалгавар болоод тэрийг саяхан олж үзээд айгу бас дурсамжтай байсан. Тэгэхээр одоо нөгөө намайг хүүхэд байхдаа яригдчихсэн шүү дээ гэдэг шиг. Гэхдээ нөгөө ийм хэмжээний томоохон хэмжээний төсөл угаасаа л юм байдаг. Энэ ихэнх одоо улсад ер нь ингээд за хэрэгжүүлээ тэгээ окей за ингээд болчлоо тий. Өвгөн жил хийн. За 4 жилигээ болцсон гэдэг ингэдэг. Яг байдаг л ах. Тэгтээ аюу цөөхөн. Ихэнх том төслүүд бол ерөнхийдөө маш олон жил яригддаг. Маш олон жил олон талаас нь судлагддаг тий. Мэдээж тодорхой хэмжээний одоо ажил манлайлж байгаа улс төрийг манлайл хийж байгаа хүмүүс бол үргэлж тэр төсөл амжилттай явуулахын төлөө зүтгэнэ. Тэгтээ нэг удаа оролдоод тий ямар нэг газар очиод гацаад тий зогсох асуудал байна. Тэгээд тэр нь дараа үе нь гарч ирээ тэр тодорхой шалтгааны улмаас зогссон байгаа асуудлыг шийдээ дахиад үргэлжлүүлэн тэгээд дахиад бас нэг газар очиод зогсно. Чи ингээд маш олон удаа оролцож иж одоо нөгөө анх Apollo mission гэдэг одоо шинэ сансар нисэх орлого тий Apollo 10 хэддэх дээр байлээ. Анх удаа амжилттай нисдэг шүү дээ. Тэрнээс өмнө олон эрдэнэ түүний амир ирсэн олон тэрбум долларын хөрөнгө гарсан тий. Тэр болгонд нь бас сансар нисэх худлаа гэж одоо үе болгондоо л бас тэгэж хилэгдээл тэр үед бас ингээд нийгмийн хилцүүлэг болоод хүн сансарт ниснэ гэж юу гэдгийг те дэлхий хавтгааштай бүрхий биш гэж ингээд мэтгэлцээ явдаг л байсан баг. Одоо ингээд эргээ харахад баг одоо тэр SpaceX гэдэг компани баг сар болгоод нисэж байгаа юм уу те тийм болцсон байна. Тэгээ бид нар одоо магадгүй те 60 70 жилийн өмнө хүн төрөлхтөн анх сансарт нисэх тухай тэгж хилцүүлэг хийжсэн. Өнөөдөр бид нар Лондон улсад 160 жилийн өмнө хийсэн ажлыг зүгээр л давтаж хийх гэж байгаа. Дэлхийн 100 гаруй хотод зүгээр л одоо өдөр тутам одоо Улаанбаатар шинэ гүүр барьна гэхэд нэг хүмүүс эргэлзгээ болцсон биз дээ. Зайсангийн гүүрийг нураагаал бариад одоо 60 70 юм гүйцэтгэлтэй ингээд чонгууд нь тусаад ирж. Тэрнтэй адилхан улс маань ингээ хөгжихийн дээрээр магадгүй метроны төсөл одоо эхний удаа ингэж яригдж байгаа. Тэгээ ингээ бүтээд явчихаар дараа нь 2 удаа шугамын метро барьна гэхээр хүмүүс нэг тийм нийгмийн хилцүүлэг биш зүгээр заа төлөвлөгөө чи хаана байгаа. Үр ашигтай бол хий, үр ашиггүй битгий хий гэдэг л хэлцээрдэг баг.
метро одоо энэ Улаанбаатар метро барих төслийн галт тэрэг бол хөдөлсөн юм байна гэж ойлголоо. Зогсохгүй юм байна гэж ойлголоо. Яг уу тэгээд нэг газараа удаашрах ч юм уу те. Бид нар одоо бүх юмыг мэдээж бидэд бол хамгийн чадлаараа бүх эрсдлийг тооцоол одоо харж чадах бүх эрсдлээ тооцоол төлөвлөгөө гаргаад ажиллана. Гэтэ хизээч ч одоо те ямар нэг байдлаар удаашрах юм тийм одоо шаардлага шалтгаан үүсч магадгүй. Гэхдээ ямар ч хэлсэн л урагшлаад байх хэрэгтэй. Тэгээд төслөө төлөвлөгөөндөө дуусгахын тулд бид нар өөрсдөөсөө шалтгааллах бүх хүчээр ажиллаж байгаа. За өнгөрсөн амар нэг сонин юм болсон юм аа. Сонин гэдэг байгаа нь надад сонин байсан байхгүй юу? Метроны төслийн нэг ажил эхлэж байгаа ч гэлөө нэг хэвлэл мэдээллийнх нэг ирж мэдээ аваач гэд цохоод очсон чинь Оросын 1960 70-аад оны нэг хідэн техник тавьдсан. Зогсоодсон. Нэг шар караа мараа. Бурхан минь энэ одоо бид нар ийм юмар метро явах гэж байгаа юм байна гэдэг ойлголтыг авахгүй тэнд байсан хүмүүс. Тэгсэн яг тэр тэгээд алга болцсон шүү дээ. Тэр ийм бас. Тэр юу бас жишээ гоо ийм байдлаар явах юм биш үстэй ажил гэж тэр яг бодсон шүү дээ нэрээ. Би тэр нөгөө зөвлөгөө үйлчлэгээний тендер маань ингээд 2 сарын 29-нд зарлагдаад 2024 оны. Ингээд явсараад 7 сарын 5-ны өдөр гэрээгээ байгуулсан шалгарсан этгээтэй. За тэгээд тэрний хүрээнд олон төрлийн суурь судалгаануудаа хийсэн. Тэгээд тэрний нэг нь геологийн өргөмжлийн судалгаас. Бид ч одоо Улаанбаатар хотоогоор хөрсөн ямар байгаа мэдгүй ээжиж түнэл одоо барьж болно метро хийнэ гэдэг ингээд хоос амар ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө олон улсын стандартаар яадаг юм гэхээр тэзүүгийн шатанд техник эдийн засгийн үндэслэлийн шатанд бол 500 м тутам нэг удаа өргөмжлөгийн доошо кор тест гэж ярьдаг юм да. Доошо ингэж тавьж одоо хөрсөө шалгах хэрэгтэй. Тэгээд өргөмжлөг хийгээд татаж гаргаж игээд одоо яг ямар хөрс байна гэж гаргаж игээд тэгээд лабораторид янз янзын даралт энэ төр өгөөд те дотор нь устай юм уу усгүй юм уу шороо байна уу те хайрга байна уу юу байна илс байна уу тэр өргөмжлөгийн тест хийж байгаа л машинууд нь тийг таарсан. Тэгээд мэдээж одоо тэр чинь өргөмжлөгийн кор ингээд тест хийгээл авахд чинь одоо заавал тэр машин те одоо 100% шинэ байх хэвээр Toyota маркийг байх хэвээр гэдэг шаардлага бидний тавьж байгаа. Тэр яг нь ерөнхий ойлголт нь метроны амар том төсөл ингээд барих гэж байгаа гэсэн чинь юу вэ? Хүмүүс бол тийм л мэдээлэлтэй байгаа байхгүй юу? Маш нарийн мэдээлэл муутай байгаа шүү дээ. Тэгсэн чинь юу вэ? Метроны төсөл баг ихлэх чинь гэдэг тийм ойлголт авсан чинь тэр төд өрөмдлөг байсан юм биш үү? Тийм нөгөө геологийн тест гэсэн үг тийм бэ. Тэгээд нөгөө тэр машинууд нь яг хэдийн хуучин ч гэсэн манай геологийн төв лабораториудаас нөгөө шинжилгээгээ хийлгээд итгэмжлэхэд хүчинтэй. Нээслийн хурлын төлөөлөгч нэг залуу бас нэг юм ярьлаа шүү дээ. Одоо чи газар дагуур ингээл өрөмдөн шүү дээ чинь мэдээж ингээд. Оюутлогынх нэг авчираад өрөмдүүлчих гэдэг нэг тим яриа мараагалаа шүү дээ. Бас яг хуу нөгөө төлөөлөгч гişүүч нэг хэлсэн үгэндээ нэг хариуцлага хүлээдэггүй шүү дээ. Гэтэ тийм гэж байхгүй үстэй мэдээж юм чи бас. Яг хуу сонирхоод хотын төмөр замын түнэл учраас одоо нөгөө бид энэ хөрсний чанараас хамгаалаад одоо тэр уурхайн тэсэлгээний одоо түнэл ухах аргачлалаас жоохон өөр аргачлалаар ухдаг TBM гээд түнэл ухагч машин гээд арай жоохон үнэтэй технологиор тэгтээ нөгөө хот гэдэг чинь өөрөө дээр нь ингээд амьдрал уцалж байгаа сая хүний амьдрал өдөртөн зогсолтгүй явах хэрэгтэй учраас бид тэр газар дээр айлуулах төв болохгүйгээр эрсдэл багтаагаар арай жоохон өндөр технологи ашиглаж одоо хотын төмөр замын түнэлийн метроны түнэлийг ухдаг. Тэгэхээр нөгөө технологи нь жоохон өөр. Тэгэхээр одоо оюутлогод байгаа баригад маань одоо тэр чигээрээ том төхөөрөмжөөр барьж ирээд бол Улаанбаатар хотын доогуур түнэл ухахаас нөгөө туршлага жоохон зөрнө. Яг нөгөө утгаараа болвол нөгөө оюутлогын гүний даал дуурхайн бүтээн байгуулалтад одоо олон 10 гаруй мянган залуучууд маань Монгол залуучууд маань их туршлагажаа тэр гүний тэр хөдөлмөрийн аюултай нөхцөлд ийм барууны стандартын дагуу гоё ажил хийгээд ингээд сурцсан тий. Тэр барууны хүмүүсээс тутгааргүй гоё мэрэгчлэлтэн болсон байгаа. Миний яг албан бусаа сонсноор бол 26 27 онуудад оюутлогын тэр гүний бүтээн байгуулалт маань ерөөхдөө өндөрлөөд тэгээ зүгээр л олборлолт эхэлнэ. Тэгэхээр тэнд бүтээн байгуулалт хийж байгаа. Тэр олон мянган залуучууд маань яг тэр үед манай метро болон бусад нийслэлээр хийж байгаа том бүтээн байгуулалтуудад мэрэгчлэлтэн болоод ингээд одоо тодорхой хэмжээний одоо метроны мэдээж мэрэгжлийн компани орж иж байгаа нь уурхайн компаниас арай өөр компани орж иж байгаа л та. Туршлага тэрний одоо туслан гүйцэтгэгч болоод тий Монгол залуучууд маань үргэлжлээд ажиллана гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Энэтэй ч одоо манай бас одоо нийслэлийн 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг байгаа төлөвлөгөө юмуд маань бас энэ уурхайн бүтээн байгуулалтын Монгол залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг үргэлжлүүлэх тий энэ мэрэгсэн арай гэж оюутлогоор ингэж мэрэгшиж авсан 10 мянган залуучуудаа бид нар гадагшаа алдчихмааргүй шүү дээ. Rio Tinto гэдэг оюутлогын толгой компани бол айгүй олон залуучуудыг одоо Африк, Твд, Индонезид, Филиппинд байгаа бас энэ оюутлогын уурхаанууд руу айгүй олон мэрэгсэн залуучуудыг авч явж ажиллаулдаг юм бэл. Би өнгөрсөн жил өөрөө Египтэд ажилладаг байхад
нөгөө ерөөхдөө консул дээр очиод Монголын консул дээр за Африкаар ер нь ямар монголчууд байна гэсэн чинь юус айгүй олон уурхаад дандаа монгол залуучууд Rio Tinto гэж. Тэгэхээр бид нар бас тийч залуучууд тийж алдмааргүй байна. Улаанбаатараа бүтээн байгуулалтад татаж авчираад ажиллах ер нь угаасаа тэгж таарах бах төлөвлөж байгаа. За одоо эргээд хоёлоо төсөл рүү орноо. Одоо төсөл маань та чи эрх хавар эхлэнэ гэдэг байгаа тийм ээ. Одоо эд бүтээн байгуулна. Ерөнхийдөө ер нь одоо ингээл талбайн цэвэрлэгээ юмнууд маань бол намраас эхлэн гэж төлөвлөж байгаа. Гэхдээ одоо нөгөө метровэр гэхээр асар том юм ухтаг юм байгаад байгаа шүү дээ. Тэр юм чиг Монголд орж ирэх юм уу? Тий, тэрийг тий одоо шалгасан компани авчих. Тий, шалгасан компани өөрөө авчирна тий. Тэр ихний төслийнх нь л одоо шалгарчиж байгаа юм байна гэж. Нэгдүгээр үе шат нь ингээ хаагдчихж байгаа. Тэгэхээр нэгдүгээр үе шатад ерөөхдөө сонирхлоо илэрхийлж байгаа компаниуд бүртгэлийн шат гэж ойлгож байна. Энгийн нэрлэл. Тэгэнгүүт хоёрдугаар үе шатанд бид нөгөө тендерийн материал гэдэг чинь өөрөө их нарийн мэдээлэлтэй ингээд туршлагатай юм суурь шаардлагуудаар нь тэмцсэн компаниудад хоёрдугаар шатанда тийм наривчсан тендерийн мэдээллийг өгөөд тэд нар маань илүү одоо тендерт анхаарч илүү хоорондоо сайн тэд нар маань хооронд өрсөлдөн гэсэн хоёрдугаар шат. Ер мөнгө олсон юм уу? Ингэж байгаа бид хөрөнгө оруулалтынхаа асуудлыг бол яг зэрэг ингээ аваа явж байгаа. Тэр өнгөрсөн жилийн 12 сард Лондон хотод очиод тэр нь Английн засгийн газрын баталгаатай ийм хөнгөлөлттэй зээл одоо урт хугацааны хөнгөлөлттэй ийм зээл авахар ингээд одоо үе шаттайгаар хилцээрийг явуулж байгаа. Хилцээрийг явуулж байгаа. Чи мэдээж процесс явагдаж. Тийм нэлээд их процесс яваа. За тэгвэл одоо шалгана тий. Тийм ээ. За хөрөнгөний асуудлаа та сая өгчлээ. За Улаанбаатарт энэ өвөл тог тасраад байна. Ууралж байна хүмүүс. Бухимдж байна. Хөөс өгсний чинь метро байд юм бэ. Хэрэглээнийхээ тогийг бид нар хүчрэхгүй ийж хаанаасаа эрчим хүчээ гаргаж гэж метротой болох юм бид нар гэж ингэж ярьж байна. За эрчим хүчний асуудал тэгвэл энэ метрон дээр яаж шийдэгдэж байгаа юм бэ? Эрчим хүчний нөгөө асуудлыг танд айгүй гой ойлгуулсанд бол эхлээд ерөөхдөө Монголын төвийн бүсийн эрчим хүчний систем ойролцоогоо 1600 мегаватт орчим суурь чадалтай бас эргүүлээ хэрэглээтэй гэсэн. За 1600 гэдэг мегаватт суурь чадлаа тий. За Улаанбаатар метро төсөл маань хэр их цэглэгээр хэрэглэх юм бэ гэхээр ойролцоогоор хамгийн их үедээ 25 мегаватт хэрэглэв. Энэ юу гэсэн үг вэ гэхээр манай төвийн бүс эрчим хүчний нэг ойролцоогоор 1.1-ээс 2% дотор хэрэглээ нь хэлбэлцэнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө яг метро тоогоор ажилтдаг нь үнэн найдвартай ажиллах хэрэгтэй. Тэгэхдээ тэр нөгөө тийм айхтар өндөр хэрэглээтэй бас зүйл биш ээ гэсэн үг. Манай нөгөө одоо төвийн системээр бодоод үзэх. За хоёрт нь одоо Улаанбаатар хот хөгжлийн ерөнхийдөө 2040-нд орсон. Энэ 24 мега төслийн маань нэлээд хідэн эрчим хүчний хөөсрийн төслөд байгаа. Угаасаа ганц метро гэлтгүү одоо өрх айлууд өшөө цаашаа манай хот маань тэлж хөгжих ажүүлдэр байгууллагын эрчим хүчний хөөсөр байхгүй. Тэнгүүд бид нар одоо ТЭЦ 5 300 мегаваттын төсөл бас хэрэгжүүлэх гээд ингээ яг параллел явж байна. Одоо нийслэлээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтанд дэмжлэг үзүүлж байгаа бөөрөлжүүдийн цахилгаан станц. За тийм. Өнгөрсөн намар ашиглалтанд 150 мегаватт өгсөн. Энэ өвөл дахиад 150 мегаватт өгнө. 10 сард өгж амжуулт бидэд ирэх жил бол өвлийг бол ямар ч тогны асуудалгүйгээр давна. За батарей станцын 50 мегаваттаас өнгөрсөн намар орсон тий. За бөөрөлжүүд маань эргээд 3 4-р шатнд 27 28 онуудад бас 150 гээд нийт 600 мегаватт суурь чадал нийлүүлдэг болох юм. Тэгээ манай метро маань 30 оны төгсгөлд ашиглах төлөвлөгөөтэй. Тэгэхээр дор хаяж одоо миний мэдээр ингээ харахаар 1500 мегаватт буюу одоо байгаа манай суурь эрчим хүч маань бараг 28 он гэхэд даблдах гэж байгаа. Одоо Улаанбаатар хот бол за нэг сая 680 мянга гэжсэн баха өнгөрсөн тий. Албан ёсны баха нэг хүн ам тий. Тэгэхээр сая 6 яг Улаанбаатар хот шиг метротой ямар хотууд байна вэ дэлхий дээр? За Сөүл мөөлөхөр арай том болоо явчих واخ та бид нэр Бээжин ч гэх юм уу. Хөхөт ч гэсэн ер нь лахаас арай их. Энэ Улаанбаатартай ойрхон метротой ямар хотууд вэ? Та би өөрөө нэг Японд 10 жилээс болох хамгийн ойрхон Японоос их жишээ татдаг. Японы хамгийн хойд Хоккайдогийн арал дээр Саппоро гэдэг одоо арлынхаа төв одоо аймгийн төв гэх юм уу хот би. Одоо манай нэг Саппорогийн тариг гэдэг тийм Саппоро. Угаасаа тэндээс нэрийг авсан шүү. Тэр хот маань бас албан ёсны иргэд нэг 2 сая 300 орчим. Яг хотын хувьд бол одоо сая 600 2 сая гэдэг бол нэг их зүйтэй биш тийм ээ. Энэ хот маань 3 метроны шугамтай. Нийт шугамын орчин 50 км орчим байдаг. Тэгээ автобусны систем сайтай. Гэхдээ бас бусад хотуудад бат машин хэрэглэц өндөр. Тэгээ нэг их сүртэй төгжээл бол үүсдэг. Тэгээ хүүтэй хот учраас энэ Улаанбаатартай нэлийн төстэй энэ Азийн орчим. Ийм нэг хот байна. Кёто гэдэг бас Японы хот байна. Бас нэг ойролцоогоор 2 сая жоохон гаруй хүнтэй. Бас нэг 3 метрны шугамтай. Тэгээд нэг хотын төмөр зам гэдэг одоо LRT гэдэг тийм. LRT бол бас 2 3 ороод ирсэн. Нэг ийм хот байна.
За тэгээд нөгөө Норвегийн Осло ч юм уу те тэр нөгөө хүүтэй хотод бас бага хүн хам жоохон цөөнтэй тэгсэний метротой юм хотод бас байгаа. Оролцоо. Тий. Тэгээд нөгөө одоо бид их том мега бүрийн метрополитен хот болцсон Сөүл ч юм уу те. За Москва ч юм уу. Энэ хотод бас анх метро байгдахад хэдэн сая хүнтэй байсан бэ гэдгийг харахад бас их сонирхолтой юм бэл. Ер нь л нэг 2 сая орчим. Сая гарна ч юм уу. Тэгээд цааш нь өсөөл явж байгаа тийм өсний мэдээлэл ингээ явдаг. Тэгэхээр нөгөө бид хэд хөгжлийнхөө гараас гараад айл тэр цаашаа явцсан хотуудтай те өнөөгийн Улаанбаатар хоёрыг харьцуулах гэхээс илүү магадгүй түүхэн цагтыг харьцуулбал багцаа буугалуу гэж харсан. 10 жилийн өмнө Америк руу яваад ирсэн найз маань сая ирж ийн л буцаад Монголдо гайхаж байна. Хүү Улаанбаатар чи ямар гоё хөгжсөн бэ гэж. Бид дотор нь ингээд байнга байгаад учраас уурлах үедээ уурлаад төгжрөх үедээ төгжөөд учраас бас зарим юмыг мэдэрдэггүй байж магадгүй баг. Тэгэхээр бас энэ том төслимийг ингээд явуулъя гэвэл иргэдний өөрөө бас их гоё гэгээлгээр хардаг, дэмждэг тий байвал бас их нэг талаас их юм ингээд явчихаар ч юм шиг ингэж хараад л байгаа юм. Иргэн хүний явж байна үл тий. Тий. Угаасаа одоо энэ ийм хэмжээний том төслүүдийг бол нөгөө сая 600 мянган хүн маань бүгдээр хамтраад л хийнэ. Одоо тий энэ төслөөр оролцох хүмүүс маань Улаанбаатарт өөрсдөө амьдрын энэ төслийн үр шимийг үртэн яг байрлагчдын үед хэцүү хүнд хэцүүг нь бас хамтдаа туулна. Эргээд энэ метроны одоо үр шимийг хамтдаа үртэн энэний зардал төлбөрийг ч бид хэд явц утгаараа бид энэ хотын иргэдийн татврын мөнгөөр л барьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо яг нийслэлийн удирдлага, улсын удирдлага гэдэг нь нөгөө олон хүн дундаасаа нийгээ томилол одоо менежер хийлгэж байгаа бид нар чи ийм л хүмүүс менеж хийлгэж байгаа дундын хөрөнгөө л менеж хийлгэж байгаа. Тэгэхээр метро маань ашиглалтанд ороод энэ бол 1 сая 600 мянга тэр үед бол 2 сая хүн болж байгаа. Тэр энэ 2 сая хүний дундын өмч бүгд тэрийнхээ үр шимийг хүртэнэ. Тэгээд тийм болохоор бүгдээрээ хамтдаа нэг юм өөр юмсгөр те нэг юм хүн өөрийнхөө хашаа нэг юм хийхээр нэг өөр юмсэг байдаг шүү дээ те. Хог айдгүү те ингээд нэг юмаа цэвэр хийгээд цэм бэлгэждэг. Тэгэхээр одоо те хот маандсан иргэдийнхаа бидний л гэр шүү дээ тэр чигээрээ те одоо хүний гэр гэдэг хаалга хаагаад дуустдаггүй л гэж би бол ойлгодог. Харин хилэндээс алхаад бол дуустдаг юм байна. За ингэж би ярилцсан нэгэд гоо сонирхолтой асуу асуу. Мөнхтлаа маань харахад залуухан залуугаа бараг насаараа метроны төсөл дээр ажилласан хүн шиг тийм боловсрлогдсон ийм яриатай яваад байгаа байхгүй нилээ юм судалсан байрын. Тэр өөрөө ер нь бас энэ төсөл дээр бол ажиллаж исэн гэж би сонссон. Хаанаа ер нь ажиллаж исэн. Өөрийнхөө талаар тэгээ энэ том төслийг одоо ингээ удирдаад менежментийг хийх гээд ингээд явж штэ залуу хүн байж штэ. Тэгэхээр өөрөө чинь талаар бас хүмүүс сонирхож магадгүй бүр нилээ юм үзсэн залуу гэдэг шиг яриад байна шүү. Тий. Би одоо 10 жилээ Монголдо төгсөөд тэгээд их сургуультай орохдоо Японы Киотогийн их сургууль гэж сургууль яг энэ дэдвүтсэн инженерийн чиглэлээр сурч төгсөөд тэгээ Японыхоо зөвлөх инженерингийн одоо зөвлөх үйлчилгээний төслийн менежментийн компанид ажилд ороод нэг 5 жил гаруй ажиллаж байгаад өнгөрсөн жилийн 6 сард одоо Улаанбаатарт ирээд одоо энэ төсөлд ажиллах гэж юм бол ирсэн л дээ. Тэгээд ер нь нэг 10-аад жил гадаад байж байгаа нэг ирж байгаа 10 жил. Тэгээд энэ үедээ бол нэг 4 одоо метроны төслөөр ажилласан. Яг 3 метро нэг нь хурдны төмөр зам. Яг ойролцоо өшөө дараагийн технологи гэсэн үг шүү дээ тийм ээ. Хот хооронд явдаг. Тэгээд энэ дандаа л нөгөө түнэлтэй, гүүртэй өмнө Шри-Ланк гэдэг улсад бас анхны метроны төслөөр ажиллаж исэн. Бангладеш гэдэг улсын нийслэл бас 1-р метроны шугам дээр нь ажиллаж исэн. Тэгээ Японы Хоккайдо гэдэг хойд хотод нь хурдны галтын нийслэлтэй нь бас нэг 2 жил ажиллаад хамгийн сүүлд Египтийн Кайро хотын 4-р метроны шугам дээр бас ингээд төслийн менежменттэй ингээд төслийн захирлын туслах орлогч гэдэг яг нас залуу учраас мэдээж арай доод шатны менежерийн туслах зөвлөх орлогч гэдэг ингээд ажиллаад явж байгаад тэгээд одоо Монголынхаа бас анхны метроны төсөлд бас өөрийнхөө гар биеийг оролцуулъя, хувь нэмрээ оруулъя. Юунд бол бас ингээд метрогоор өвчлөөд 5-6 жил зөвхөн метро гэдээ ажиллаад явцсан билээ. Тэгэхээр тэрнийхээ хэргийг бас гаргаад үзье гэж бодоод саналтай авахтан зөвшөөрөөд ирээд одоо ажиллаж байгаа. За чамд одоо яг энд Монголдо ирээд Монголынхаа метротой болгоё, метроны эзэлтээр ажиллаад ямар ихтгэл өмшил төрж байна? Яг уу би нөгөө ажилд орсон цагаас хойш энэ сошиал медиа дээр ч юм уу те эсвэл нийслэл зохион байгуулж байгаа ажлын хэсэг дээр ч юм уу ингээд энэ бол байнгын сайн дурын нөгөө дурандаа гэдэг шиг сайн дураар их оролцоотой байж ирсэн л те. Тэгээ ингээд яг уу хэдий 5 жил нэг богинохон ч гэсэн нэг 4-5 жилийн өмнө ингээд бид нар нийгмээрээ метрог ярихаар хилцгээд бол боломжгүй бүр огт боломжгүй
гэж ярьдаг байсан. Тэгээ нэг хэдэн жил болсон чинь ерөөхдөө үр ашиггүй ч юм уу те. Ингээд ийм ихтгэлцэн. Одоо ингээд ажил хариуцаад ингээд явж байгаа жоохон анзаараад мэдээж нийгмийн бид хэд олон талын судалгаа хийн. Тийм шүү дээ. Бас чийдэр гаргагч те одоо нийгмийн оролцоотой зөндөө хүмүүстэй харилцсан. Ер нь бол метро үр ашигтай хийх ёстой гэдэг дээр ингээд ер нь дийлэнх санал нэгдсэн. Гагцгүй нөгөө бид нар чадах уугүй юу те гэдэг дээр л одоо жоохон эргэлзээ байгаа юм болов. Тэгэхээр ингээд нийгмээрээ бид сэтгэл зүйн маань ингээд дахиад байгаа учраас магадгүй дараа нь те за чадчихлаа. Одоо дараагийнхаа хизээ их юм ямар удаа хийд юм бэ ч юм уу те. Дараагийн талын шүүмжлэлт юм байх болов. Мэдээж одоо татвараа төлөөд одоо улс нийслэлээс те төр засгаас үйлчилгээ өгсөж байгаа татвар төлөгчид бол үргэлж шүүмжлэлтэй хандаж илүү ихийг шаардаж явах нь зөв. Тийм ойлгомжтой. Харин шаардж байгаа зүйл маань ингээд төвшөө ахиад яваад байгааг харахаар би айгүй баяртай байгаа. Тэгээ нийгмээрээ ингээ хүлэн зөвшөөрөөд тэгээ ингээ хичээвэл бид нар метро байтугай гэх төвшөөгээд олон төслүүдийг цааш нь хийнэ гэж одоо залуу өнөд итгэж байгаа. За ярилцсандаа баярлалаа. За баярлалаа. За ингээ үзэгчтэй өнөөдөр бид Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх одоо ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 24 мега төслийн хамгийн томоохон төслийн нэг болох Улаанбаатар метро төслийн талаар Улаанбаатар метро төслийн менежер Мөнх Талаатай ийхүү ярилцлаа.